Ярамг. Тэгээд энэ дээр шинэ одоо стадион байгаа. За бидний одоогийн тооцоолж байгаагаар бол үндсэндээ нэг 12 орчим километр бол хотын одоо цэгээс бол Улаанбаатар хотоос үндсэндээ нэг 15 км-ийн зайд дагуул хот хэлбэрээр одоо ингэж л барих гэсэн тусалтаар хэлж байгаа. Бидний одоо нөө баригдж байгаа энэ юу зам бол шинэ нисхийн одоо нөө Японы тусламжаар баригдж байгаа очих хурдны зам болох юм. Класс 1-ийн зам болохгүй. 1-р зэрэглэлийн зам. Тэгэхээр 6 игнэтэй зам болно гэсэн. Тэгэхээр бид нар ерөөхдөө яагаад ийм бүсийг сонгосон бэ гэхээр өөрөө иргэд нийтийн тээврээр маш хурдан очих боломжтой. Тэгэхээр бидний эхэлж байгаа нөгөө загвар төсөл маань хамгийн одоо зөв байршил байх хэрэгтэй учраас бид нар яарам гэдэг энэ сул орон зайд бид нар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хуучин нисэх байгаа. Тэгээд энэ дээр бидний одоогийн бас нөгөө талаас нарсан бол дид бүтцийн ус юугаа ирчим хүч аамсах. Бидний одоогийн тооцоолж байгаагаар бол үнэхээр хотын захиргаан дээрээс бол үнэхээр одоо хүртэл манай төслийг бол баталж өгөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр эргээд цэвэрлэх боломж байхгүй. Яармагт цэвэрлэх боломж байхгүй. Хотын одоо төвийн цэвэрлэх боломж болохоор одоо дааж хүрэхгүй гэж байна. Тэгэхээр яагаад ингэж байгаа юм бэ? Тэгэхээр 100 мянган айлын ус чинь тэгэхээр Монгол баригдахгүй юм биш үү гэхээр тэр бол одоо 3-4 жилийн дараа бол шийдэгдэнэ гэсэн тайлбар бол одоо манай компани дээр ирчээд иж байна. Тэр нэг гэр хорооллынхаа проблемыг санаа зовхгүй нэг гэсэн үг байна. Шийдэх ёстой асуудал юм уу? Тэгэхээр энэ бол тулгамж байгаа энэ асуудлыг одоо ингэ зогсож болохгүй. Тэгэхээр бид нар энэ дээр өөрийн гэсэн цэвэрлэх боломжийг бид нэр хийх гэж байгаа. Ягаад тэгэхээр Улаанбаатар хот усны асуудал өөрөө хэцүү юм байна. Тэгэхээр бид нар өөрийн гэсэн саарл усыг одоо нойлд ашигладаг, одоо угаалганд ашигладаг, дээр нь зам талбай услахад ашигладаг. Энэ бүх юм дээр бид нар усаа дахиад нэг 80 орчим хувийг бид нар дахиж ашиглаж болохоор энэ цэвэрлэх боломжийг бид нэр өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд саарл усгийн хууль бариадсан дээр хариуц татвар инженеэр орсон шүү дээ. Тэгэхээр хууль эрх зүйн орчин бас байгаа учраас бид нар энийг өөрсдөө зориглоод бид нар тулгамж байгаа асуудлыг бид нар өөрсдөө хөрөнгө оруулалтыг шийдъя гэдэг хэцүү юм одоо байдал дээр бид нар хоттой хүрчээд байгаа л да. Дахиад шинэ цэвэрлэх болгоно юм биш. Тий. Одоо хуучин руу холбохгүй юм биш. Холбохгүй бид нар яг өөрөөдөө барина. Гэхдээ бид нар өөрөөдөө барьж байгаа хэмжээгээр бол хажууд одоо бусад газрууд баригдах орон сууцуд манайх руу холбож болно. Тэгээ бид нар ерөөсөө хамгийн ихний төсөл учраас ерөөсөө загвар л бай гэж байгаа. Бүх юм дээр. Энэ дотор бол 368 мянган метр квадрат барилгач хэдэн орон сууц юм. Яагаад одоо ингэ их байж байгаа байгуулаа дахиад байгуулсан гэдэг ийм асуудал бол энэ дээр гарахгүй. Яагаад тэгэхээр гэрээний үнийн дэм бол 368 мянган метр квадрат гэдгээр явж. Яагаад багсан шалтгаан бид нар энд орон сууц 100000-ыг ч барьж болно. Одоо бидний авсан одоо хөрөнгө оруулалтын хэмжээгээр. Яагаад бид нар ингэж хасж байгаа гэхээр эргээд бид нар энэ дээр 2 цэцэрлэг барьж байгаа бид нар. Дээр нь 1 сургууль барьж байгаа. Энэ дээр бол би ерөнхийдөө квадрат нь өөрчлөгдөхгүй нөгөө үйлчлэгээний салбар руугаа нийгмийн байгууламжаа бид нар өөрсдөө байгууламжаа бариад эхлэхээр орон сууцнаас хасж яана гэсэн үг шүү дээ. Энэ ерөнхийдөлгөн дээр их тодорхой хаалт. Энэ одоо хэсэг маань тэр чигээрээ ерөөсөө нийгмийн байгууламж болчихж байгаа байхгүй. За юу байгаа цэцэрлэг. За 2 цэцэрлэг байгаа. Дээр нь ингээд Кембрижийн стандартаар яг олон улсын стандарт хүртсэн дунд сургууль байгаа байхгүй. Кембрижийн стандарт гэдэг нь юу? Нөгөө метр квадрат нэг хүүхдэд гэсэн. Ерөөсөө олон улсад бол яаж мөрдөгдөг вэ гэхээр стандартаар нь барилгын барих ёстой. Нэг хүүхдэд ногдох одоо стандарт хэмжээнд байх ёстой. Кембрижийн сургуулийн онол бол тусдаа нэг юм байна тийм ээ. Бас хажуугаар нь байрны асуудал нь тусдаа стандарт. Дээр нь бид нар мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийг барьж байгаа. Яагаад энийг ингээд барьж бид нар ерөөсөө хамгийн хэцүү юм маань одоо төслөө бид нар энэ жилийн 4 сард 3 сард бид нар эхэлж болохоор энэ бүх юмыг бид нар хятадын банк нь бид нар ойлгоно гэж хамгийн хэцүү юм. Та нар яагаад сургууль бариад байгаа юм бэ? Засагч яагаад барьж өгөхгүй? Та нар яагаад наадах юм бэ? Манай аль ч дэлхийн бусад орнд бол засагч нь барьж өгдөг шүү дээ. Яагаад хажууд нь цэцэрлэгийг барьж өгөхгүй? Та нар яагаад бариад байгаа? Та нар чинь засгийн ажлыг наадахад та нар эргээд яаж зарах юм? Эргээд та нар өөрсдөө ажиллах юм уу? Сангийн яам, боловсролын яам чи яаж хэлж байгаа? Юу гэж хэлж байгаа? Бид нар энэ бүгдээр нь баг 10-аад бичиг найс цаашаа солилцож бид нар ойлголцсон байна. Мэргэжлийн сургууль төлөвлөрийн том бол өнөө засгийн газар шүүрч яваад энийг ингэн тэгнэ мэгнэ гэж шийдвэрүүд нь хурдан гаргах байсан л байна. Та нар орон сууцаар бид нар сургууль цэцэрлэгээр ирээ тий. Тэгээ нэг стандартаар эхлэгээд тэр юм дээр бид их гатуу байрт сүртэй байсан юм ярьж байна л да. Мэргэжлийн сургууль төлөвлөрийн төв бол бид нар үндсэндээ 2 чиглэлээр бид нар одоо хүмүүс сургах тийм одоо англиар их юм бол facility гэж байна. Монголоор их юм бол ерөөхдөө тийм барилгыг бариад өгөөч гэж даалгавар өгсөн л дөө. Тэгэхээр энэ дээр яг 2 чиглэл гэдэг нь юу гэхээр нэг нь бол барилга дэд бүтцийн чиглэлээр, нөгөөх нь уул уурхайн чиглэлээр.
ийм хоёр мэргэжилтэй ажилтныг бэлтгэх ийм барилгыг бид нэр барьж өгөөч. Ерөнхийдөө энэ төслийн хүрээнд бол мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, сургууль, цэцэрлэг дээр нь бид нэр энэ дээр эмнэлэг гэсэн ийм том барилгыг бид нэр бас төлөвлөсөн явж байгаа. Яагаад вэ гэхээр ерөнхий манай одоо Монгол Улсын хэмжээнд бол ерөөсөн онцлогооны нэгдсэн төв бас байх хэрэгтэй юм байна. Онцлогооны төв гэдэг маань ерөнхийдөө давхраараа одоо хүн болгоны одоо насаар нь ангилаад оруулцдаг тийм шинэ орчин үеийн онцлогооны төв байх юм бол эргээд энэ төслөө бол нэрлэхэд бол ерөөсөө цогцлбор хороолол төсөл буюу англиар бол mixed project гэж нэрлэж байна. Дан ганц манайдаа бол загвар тийм ээ. Одоо бол бид нар газар олдонгууд орон сууц өрөөд байсан үйлчлэгээний бүх юмуд хоцрогдлоо шүү дээ. Тэгээд дид үтсээ өөрөө тэр мэргэжлийн сургуулийн төвч метр квадрат нь хэд вэ? Тэрний зураг байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн зураг байгаа. Мэргэжлийн сургалтын төв гэдэг бол бид нар яамн дээр ихтэй нийгмийн хамгааллын яам, дээр нь боловсролын яам, манай яам, тэгээд батлан хамгаалах яамны хамтраад нэг юм төр сургалтын хөтөлбөр бид нэр хэрэгжүүлж үзэж ирсэн. 6 сарын хугацаанд хүмүүсийг аваад сургалтанд одоо үйлдвэр дээр дадлагчих гээд барилгын ажил дээр ажиллаж байгаа компаниуд бид нэр квотоор сургалтанд оруулаад тэгээд тухайн хүмүүсийг яг мэргэжилтэй хүмүүсийг дагалдуулаад ингээ ажилуулад явхад бол 9,000 хүн бэлтгэж чадчихсан баггүй. Тэгэхээр ерөөсөө тэнд дутагдчихсэн юу вэ гэхээр бид нэр очиод ихлээр 6 сарын хугацаанд хүмүүсийг сургая гэдэг ингэх юм бол ерөөсөө ядаж 2 сар нь 3 сар нь хөдөлмөр аюулгүй байдал дээр нь онлын мэдлэгийг өгөх ёстой гэж. Энэ өөрийнхөө угаасаа олон улсын стандартаараа тухайн хүн мэдэх ёстой юм болж байгаа. Үлдсэн 3-аас 4 сар нь болохоор яг барилгын талбай дээр сураад иж болохоор. Тэгэхээр бид нар ерөөсөө мэргэжлийн тим одоо сургалтыг өгдөг тийм мэргэжлийн бааз суурь нь ерөөсөө байх ёстой юм бэл. Яг тухайн одоо бетоныг яаж цутгадаг, яаж замыг одоо юу гэдэг дэвсгэрийг тавьдаг, машин тоног хэмжтэй яаж харьцах ёстой вэ? Бүх анхан шатны сургалтуудыг ерөөхдөө энд өгдөг байхаар бид энэ барилгыг бол төлөвлөд байгаа юм л та. Энэ яг загвар буюу ихний алхмаа бид нүдэ анаад хийх ёстой болчих. Хамгийн чухал. Яагаад тэгэхээр одоо ингээл хийхгүй байх юм бол яг сургууль ингэж барих компани бол үнэхээр байхгүй. Яг цэцэрлэг бариад өөрийнхөө хөрөнгө оруулалтаа цэцэрлэг рүү хийгээд ийм том төслийг хийх компани одоохон алга. Одоо бид нар явж байгаа төслүүдийг судалж үзсэн. Явж ямар ч стандартгүй нэг давхруудыг цэцэрлэг болгоод эхэлсэн болж байгаа юм. Шинэ хорооллуудыг таад яваад үзвэл дандаа цэцэрлэг гэсэн хаяг хадаад нэг давхрууд. Энэ бол ямар ч стандартын барилга биш болчих. Аюулгүй талбай орон сууц шүү дээ. Одоо шинэ газар хөдлөх янз бүр болоход тэр нэг давхар цэцэрлэг байх ёсгүй байл л да. Цэцэрлэг бол 2 давхраас өндөр байж болохгүй байхгүй. Нэг аюулгүй талаасаа. Тэгээд өөрийн гэсэн тоглох талбайг хамарсан баг хэвээр гадаах. Тэгээд машин цан талбайгаас хэдэн метр гээд манайх өөрийнхөө стандартыг өөрөө зөрчиж байгаа. Загвараа бид нар хийчих юм бол хүн нэг юм жишг тогтчихдог л даа. Англиар президент гэдэг. Яг ийм жишг тогтоочих юм бол чиж үзэх нь шүү дээ. Тий. Эргээд энэ жишгийг юм байдаг юм байна, орон сууцны юм байдаг. Тий, одоо энэ жишгээр барай хүн барьсан байхад чи яагаад юм зөрчөөд байгаа юм байна. Өнөөдөр яаж нэг давхар цэцэрлэгүүд орчдөг, хаалга онгорхоо байлаа урдуур машин хурдан явж байна тийм ээ. Хүүхдээ аюулгүй орчин ч гэдэг юм. Ингээд бүхэл юмыг л зөрчдөг нэг юм л сайхан л ус боллоо л доо. Ингээд бол нэг ойролцоогоор бид нэг 4,000 орчим айлын орон сууц, дээр нь дахиад бид сургууль, эмнэлэг, цэцэрлэг гэд ингээд үзэхээр бол 368,000 метр квадрат барилга болчих. Яг ийм 368,000 метр квадрат барилгыг нэг дор ингэж барьсан компани Монголд одоохондоо байхгүй болчиход байгаа байхгүй. Ийм төсөл нэг одоохондоо байхгүй болчих. 368,000 метр квадрат орон сууц тийм ээ. Яг жишээлээд үзэх юм бол одоо манайх ингээд Central Tower гэж ордны хажууд барьсан ийм Шангрила гэж барилга байна. Нэг 15 орчим Шангрила болох юм уу та. Метр квадратаар тийм ээ. Тэгээ энэний хамгийн бага хэмжээтэй метр квадрат нь хэд вэ? Бидний 75% нь бид нэр одоо сая засгийн газар зарсан 55-аас доош метр квадрат. 75% гэдэг маань 3,000 илүү айлна 55-аас доош метр квадрат. Яагаад ингэсэн бэ гэхэд моргежийг хинтгэл индикатор байдаг. Талбай, өрхийн орлогын одоо нөө зохистой харьцаа, дээр нь урьдчилгаа төлбөр, хүү. Бид нар энэ дөрвөл байн хараад явах хэрэгтэй. Нийт хугацаа. Тий. Тенор гэдэг нэг хугацаагаа хэлж байгаа. Одоо маркетингийн талаас нь юу хийж байна? Бид нар судалгаа хийгээд үзэлтэй зах зээл дээр ер нь хэрэглэгчийн хэдэн хувинд орон сууц
ямар хэлбэрээр худалдаж авах боломжтой гэдэг. Нийт одоо орон сууц худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүс 98% mortgage-ийн зээлээр